За өнөөдөр 25 оны 3 сарын 29-ний өдөр өнөөдөр энэ оны анхны нар хэртэлт болж байна. За 3 сарын 14-нд бол сар хэртсэн. Өнөөдөр нар хэртэж байна. Өнөөдөр энд хоёр хоорондох үеийг бол хэртэлтүүдийн хоорондын коридор үе гэж нэрлэдэг гэдэг өмнөх өндөр бол ярьсан тийм ээ. За энэ удаагийн нар хэртэлт бол маш онцгой. Яагаад гэвэл энэ нар хэртэлтийн үед хоньны ордонд болж байгаа энэ нар хэртэлтийн үед загасны ордонд 6 гариг байрлаж байгаа юм. 6 гариг. За 6 гариг нэгэн гэрте байрлаж байна гэдэг бол энэ одоо тухайн гэрийн одоо эрч хүч энерги бүх зүйлийг маш их идэвхжүүлнэ гэсэн үг. За ямар 6 гариг байгаа вэ гэхээр за засны ордонд Сатурн саяхан шилжсэн. За мөн Нептун шилжиж байна. За Венера, Меркурий гаригууд байгаа. Дээрэс нь сарны хойд үүсэл буюу кармын үүсэл гэж хэлдэг. Кармын зангилаа гэж хэлдэг. Энэ Раху мөн загасны ордонд байрлаж байгаа юм. За ингээд 6 нар сарны нөлөө, дээрэс нь Нептун, Сатурн, Венера, Меркурий гэдэг олон гаригуудын нэгдлийн улмаас энэ удаагийн хэртэлд бол бүр онцгой гэж хэлж байгаа. За энэ үед юу хийх хэрэгтэй вэ гэхээр энэ бол сарны нөлөө, нарны нөлөөг нар хэртэлд илүү идэвхжүүлж өгдөг. Тэгэхээр энэ дотоод эрч хүч, дотоод оюун санаа, чиний өөрийн зөв бэлэг маш хурц болно гэж үздэг. Ийм болохоор энэ үед бол юу хийхээ сайн бэ гэхээр дотог шанаа хандах, дотгошоо эрүүл хайгуул хийх, залбирах, бясалгах энэ бүх зүйлд өөрөөр хэлбэл сүнслэг энергийн түвшинд энергийг идэвхжүүлэх цэвэрлэгээ хийхэд сайн гэж хүмүүс одоо астрологичд болоод одоо бусад хүмүүс хэлээд байгаа. За тэгэхээр загасны ордон гэдэг бол оюунлаг эрч хүч, далд мэдрэмж, зөнсөвн ерөнхийдөө оршихуйн гүн нууц руу илүү ингэж харахад илүү одоо утга учиртай гэж үздэг ийм орд. Тэгэхээр энэ үед бол негатив бүхнээсээ салахад хамгийн гол нь энэ өдрийг болоод энэ өдрөөс хойш дахиад 7 хоногийг бясалгал болоод дотоод одоо энерги гэрч хүчээ сайжруулахад илүү зориулаарай гэж ингэж зөвлөд байгаа. За тэгээд дээрэс нь яг ийм хэртэлт бол 1991 онд яг энэ байрлалд ганцхан Венера гаригаас бусд нь нэгдэжсэн юм байна. Энэ удаа 6 гариг байсан бол тэр үед 5 гариг нэгдэж байжээ гэж. За тэгэхээр энэ нь ямар учиртай вэ гэхээр 91 онд болж исэн энэ хэртэлттэй төслөө яг адилхан байрлалд болж байна гэдэг бол яг тэр үед болж байсан үйл явдлуудыг илүү дээд түвшинд давтнаа гэсэн утга санааг илэрхийлдэг юм байна. За тэгэхээр 91 онд юу болж исэн бэ гэхээр бид нар бол бүгд мэднэ тийм ээ. Ялангуяа Монгол болоод социалист бусад орнуудын тухайтад бол маш том огцом өөрчлөлт коммунист буюу социалист систем норж унаад бүгдээрээ өөрсдийн шин замаа хааж эхэлсэн ийм цаг үед байсан. За тэгэхээр тэр үеийн үйл явдал одоо 30 гаруй шууд жил болчихоо да. Тийм. Жилийн дараа дахиж ингэж автагдана гэдэг бол өмнөх хийсэн 30 жилийн үйл явдлуудыг эргэж хараад зарим нэгэн зүйлийг шинжилээд дахиад хуучин тэр систем, хуучин одоо хэв загвар, шаблон гэж ярьдаг. Тэр бүх юмныг бол халаж цоошин одоо эрен үеийн үе таалгыг нээж байгаамаа гэж ингэж бас их үзэж байгаа. За тэгэхээр маш огцом мэргэлтэй үе, маш огцом өөрчлөлтийн үе гэж байгаа учраас энд мэдээж бас нийгмийн төвшөнд, улс төрийн төвшөнд, эдийн засгийн төвшөнд ч гэсэн зарим нэгэн өөрчлөлт шинжилтүүд бол бас нэлээд одоо хүчтэй сэтгэл санааны хувьд ч гэсэн нэлээд төвтөргүйгээ байх магадлалтай боловч үргэлж үдэлттэй байдаг ч гэсэн шинжилэл заавал дээд түвшинд татагддаг гэдэг утгаараа энэ бол маш онцгой сонирхолтой цоошин нэр үе эхэллээ гэж ингэж яриад байгаа. За тэгэхээр энэ хэртэлтэнд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бас жоохон яриад явуул дээр юм уу гэж бодлоо. За тэгэхээр энэ хоньны ордонд болж байгаа энэ хэртэлт бол ерөнхийдөө хонь болоод
жинлүүрийн ордондоо нөлөөтэй гэж үздэг. Ягаад гэвэл жинлүүр хоёр яг ингээд тэнхлэгийн дагуу ингээд байрлаж байгаа учраас дээрэс нь өмнөх одоо 23 оноос хойш бол одоо энэ сарны хойд болон урд занглаа буюу үеийн өрийн занглаа гэж ярилдэг. Энэ одоо занглаа бол өмнөх 23 оноос 25 оны ихэнх үе хүртэл бол жинлүүр болоод энэ хоньны ордонд байрлаж исэн бол одоо энэ одоо сая 1 сарын 13-наас эхлээд 26 оны 6 сар хүртэл бол охин болоод загсны ордон руу шилжиж байгаа. За тэгээд загсны ордон руу шилжиж байрлаж байгаа энэ үед бол энэ нөлөө илүү хүчтэй одоо нөлөөлнө. Тэгээд дээрэс нь загсны ордонд зөвхөн энэ биш, дээрэс нь 6 гараг барилж байгаа. Загсны ордонд Раху гэж нэрлэдэг байгаагийнхаа учрыг бол одоо эндээс харж болох бах. Олон гаргууд ингээ барилж штэ. За тэгэхээр энэ бүхэн болвол тэр тухайн ордод байрлаж байгаа дээрээс нь бас олон гаргуудынхаа нөлөөгөөр тухайн одоо загас болоод охины ордуудад яг ингээ тэнхлийн дагуу байгаа энэ охины орд хоёрт бол одоо энэ жилийн нөлөө их байх болно гэж үзэж байгаа. Гэхдээ охины ордны бол 7 дугаар гэр, загсны ордны бол биш, охины ордны 1-р гэрт нь Кету, загсны ордны 7 дугаар гэрт Раху барилж байгаа юм. За тэгэхээр энэ нар сарны хэртэлтийн олон гараг гэдгээс нь гадна бас дээрэс нь энэ Раху Кетугийн энэ байрлалаас үүдээд ингээд ерөнхийдөө загсны ордонд бол ингээд 6 гарагийн нөлөө гарч орж байгаамаа гэж ингээ яриад байгаа юм л да. За тэгээд бас энэ гаргуудын хөдөлгөөн тэрэн дундаа Сатурн гараг Раху нар хэртэж байгаа. Одоо энэ ордод бас бүгдээрээ нэгдэж орж байгаа энэ үед их тохиолдолд жоохон тааруу нөлөөтэй гэж яриад байгаа боловч бас энд атай нөхцөл боломж одоо байрлалууд бас үүснэ гэж байна л да. Жишээлбэл Сатурн загсанд орсон шүү дээ. Саяхан тэгж ярьсан тийм ээ. Тэгэхээр энэ Сатурн загсанд байхад Уран буюу Тэнгэрийн ван гараг өхрийн ордонд Марс буюу ангараг гараг Мэлхийн ордонд ингэж байрлаж байгаа. Энэ одоо байрлалыг бол ингээд таатай одоо уралжин үүсгэж байгаа. Энэ байрлал бол аль алинд энэ тухайн ордуудад нэг таатай нөлөөлөл гэж юм л да. Тэгэхээр би энэний өмнөх одоо видеод ярьж гисэн дурдсан тийм ээ. Өхрийн ордонд их сайн байна. Ялангуяа сарны өхөр, сарны мэлхийтэй, сарны ордтой мэлхий. Эднэс их сайн байна гэж хэлсэн. Тэгэхээр энэ бас энэ дээр ч гэсэн бас гарч байна. Хэдийгээр энэ бол миний яг одоогийн ярьж байгаа бол баруун зурхаг тайлбарлаж байгаа их сурвалжуудаас авч байгаа боловч энэ бас л бидний өмнөх ярьсан тэр видео зурхаатай зарим нэг ер нь бол холбоотой эдгээр хоорондоо бүр тийм тис өөр бол бас байдаггүй. За тэгэхээр ийм таатай уралжин үүсгэсэн энэ нөхцөл ямар юм байдаг вэ гэхээр Сатурн буюу одоо тэр үеийн өрийг үргэлж одоо хаана одоо жишээлбэл ямар алдаа гаргасан юугаа эргэлж засах ёстой вэ гэдгийг сануулж яадаг тэр Раху болон одоо Раху Кету Санчир гараг, Сатурн гарагийн энэ таагүй нөлөөллүүдийг болохоор энэ гурвалжин барилд одоо орсон энэ ордуудад бол таагүй нөлөөнд буурч идэг юм байна л да. Тэгэхээр энд яадаг вэ гэхээр таагүй нөлөө буурахаас гадна ерөөдөө хамгаалалт, дэмжлэг, урам зоригийг нэмж өгч идэг юм байна. Тэгэхээр тэр эдгээр ордны одоо бэлхий, өхөр, загсныханд бол энэ ирээдүйн төлөө одоо тийм зоригтой алхам хийх одоо урам зориг орж байгаа болохоор энд бол тэр энэ одоо эдгээр жилүүдэд одоо энэ Раху Кетугийн нөлөө бол 1.5 жил гэсэн шүү дээ. Тэгэхээр Санчир гараг бол 2.5 жил болж хийж байрлаа сольдог. Тэгэхээр эдгээр жилүүдэд бол эдгээр ирээдүйнхээ одоо Батбэх сайн суурийг тавьж чаднаа. Тэгэхээр энэ ордуудын хувьд бол дээрх одоо таатай байрлалынхаа нөлөөгөөр ирээдүйн суурийг тавина. Одоо урт хугацааны сайн одоо гэрээ хэлцтэй хийж чадна. Гэхдээ үүний хажуугаар Сатурн гарагийнхаа нөлөөгөөр бол нэлээд тийм хариуцлагатай байх, дэг журамтай байх,
энтер гэсэн зүйлүүдэд бол гэсэн одоо үйлдэлүүдэд бол маш сайн суралцсныхаа үрээр амжилт олно гэсэн байна. За зарим нэгэн анхаарал хандуулах ёстой хэд гурван одоо ордуудыг нэрлэлээд байна. Тэднийх нь нэг нь бол жинлүүрийн ордны одоо нөгөө тэглэгийн дагуух жинлүүрийнхэнд зарим нэгэн нөлөөтэй гэж ярьсны дагуу одоо энэ анхаарах ёстой жинлүүрүүдийг нь хэлж яана л да. Тэр нь хэмбэ гэхээр 9 сарын 28-наас 10 сарын 4-нд төрсэн жинлүүрүүдэд бол одоо тухайн хүний одоо зурхайн зураг гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр нь одоо ямар одоо яг энэ астрологийн зураг натал чартн дээр нь ямар гарыг барилж байгаа вэ гэдгийг анхаарч бас судалж үзээрэй гэсэн байна. За магадгүй яг одоо энэ үед бол одоо нар сар хэртэлтийн яг энэ одоо оргил үеийн дараагийн одоо 6 сарын туршид танд одоо ямар нэгэн тийм чухал мэдээлэл орж ирэх юм бол тэрийг нэлээн анхаарч нягталж маш нарийн хянаж үзээрэй. Тэгээд бас нэлээн анхаарал болгоомжтой байгаарэ гэсэн байна. За дараагийнх нь бас нэг анхааралаа хандуулаарай гэсэн орд бол мэлхий матар. Гэхдээ тэр нь ямар мэлхий вэ гэхээр 6 сарын 27-оос 7 сарын 2-ны хоорондох мэлхий. Бас 12 сарын 27-оос 1 сарын 1-ний хоорондох матар. Энэ хүмүүст одоо ямар байх вэ гэхээр ялангуяа хувийнхаа амьдрал энтерт чинь зарим нэгэн өөрчлөлт. Жишээлбэл одоо яг нар одоо яг энэ үеэс хойш дараагийн хагасчлалын дотор одоо болж өнгөрч байгаа үйл явдал бол таны одоо энэ үеийг хүртэл хийж байсан үйл ажиллагаа үеийн чинь тусгал байх болно гэж хэлж байна л та. За тэгэхээр мэдээж одоо зам ёсны дагуу зөв одоо үйл хийгээл явж байгаа хүмүүсийн хувьд бол нэг тийм асуудал гарахгүй. Харин ямар нэгэн байдлаар ертөнцийн хуулийг зөрчсөн шулрах ёсны ш гэдэг юм уу те. Тийм хуулийг зөрчсөн ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар зөв бусаар явсан бол гэсэн утгааг илэрхийлж шиг байна л да. Тэгхийн бол одоо тэр кармынхаа үр дүнг үзнэ гэсэн нэг иймэрхүү сонирхолтой бас төлөвийг хэлсэн байна. За төгсгөлд нь энэ нар сар хэртэлтийн энэ үед хэн хамгийн азтай байх вэ гэдэг энэ үеийн одоо хамгийн аз тушаалыг хүртэх хэдэн бас ордуудыг хэлж яана л да. Тэрний юу гэхээр 11 сарын 28-наас 12 сарын 3-ны хооронд төрсөн номынхан. За тэгээд 1 сарын 25-наас 1 сарын 30-ны хооронд төрсөн хумхууд. За нөгөө талд нь 7 сарын 29-ноос 8 сарын 3-ны хоорондох арслангууд. 5 сарын 27-ноос 6 сарын 1-ний хоорондох эхрүүд. За эдгээр хүмүүсийн хувьд бол энэ одоо онцгой энэ гар иргэсийн онцгой үед бол маш таатай байрлалд байгаа учраас энэ хүмүүс одоо хэрвээ сайн үйлийг хийсэн бол сайн үйлийнхаа үрийг тарьсан бол одоо ирэх байгаа хагас жилд та түүнийхээ ургацыг авч сайхан бүхнийхээ үрийг амсах болно гэсэн байна. За ингээд ерөнхийдөө яг одоо энэ өнөөдрийн энэ нар хэртэлттэй холбоотой онцлог үйл явдлуудыг астрологичуд яаж үзэж байна гэдгийг та бүхэн ингээд товч танилцууллаа. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. За тэгээд мэдээж таалагдж байвал лайк дараад болж өгвөл бас шеэрлээрэй гэж хүсэж байна. За дараа уулзъя баяртай.